Эрт дээр үеэс мал аж ахуй ан агнуураар амьдран суудаг байлаа. За тэрнтэй адилхан өвөл болохоор малынхаа одоо тижээлэг бэлдэх, өв садлангаа татах, өвлжөө буу цаан цэргэн засах. За тэгээ нүүрс түлээ буюу тэр үед дээр үед ч тэ нүүрс түлээ байсангүй болов. Хүрзэн аргалаа хумайдал сайхан бэлддэг байлаа. За тэрнтэй адилхан бид бүхэн өвлийн бэлтгэлээд базаасаар за өхөр тугландаа бас тижээл бэлдсээр байна. За өв судалдаж авахтаа аваад хажуугаар бас өөрт ингээд үнэгүй бодож байгаа буюу хаягдал ногооны одоо талбай дээр очиж ногоо цуглуулж өхөр тугландаа бэлдэж байна. Та бүхэн манаас буруу ойлгоод одоо гэртээ түүжин гэж бодох үе те өхөр тугландаа хийж байна. За тэгээ хүүхдүүдээ ингээд бас хамт ажилуулад ингээд ажилд сургана гэдэг бол хэцүү шүү. Хүн болох багаасаа хүлэг болох унагнаасаа гэвчлэн багаас нь хүүхдийг ажилд дасгаж, ажилд сургаж, аав ээжтэйгээ ажиллах, том болоод ингээд ажил хөдөлмөр хийх энэ нэхлэлтийн тавьж явах хэрэгтэй. Хүүхдүүд багадаа ажил хийж хөдөлмөр хийж сурснаар том болоод тэр сурсан эрдмээр ингээд ажил хөдөлмөрөө хийгээд явхад сэтгэл санааны хүртэл амар тайван ажил хөдөлмөр сурамгаа сурцтай